шинэ хорооллын 26 дугаар байшингийн дэргэдүүр өнгөрөх болгонд сэтгэл минь дандаа эмзэглэдэг. Энэ л байшингийн 11 давхарт ижийн айлын хажууд амьдардаг байсан. Хаяа нэг зав гаргаад очиход их л баяртай. Алгын чинээхэн өрөөнд аль дээр үеийн авсан жижигхэн ширээний хоёр талд суучхаар уураг гулаан цайгаа ууч гангар гонгор хийж хоёр биенээ баясгадагсан. Очих болгонд чихэр өгнө. Явах болохлээр л өөртөх юм. За би ямар хүүхэд биш дээ гэхээр хүүхэд биш гин шүү миний охин гэж хөөрдөн. Ээж нь өнөөдөр өөдтэй цай хоол унттайч байсангүй. Миний охин маргааш гүгээд ирээрээ. Маргааш нь би завгүй болчихно. Чухам яагаад завгүй болчихдаг байснаа бодоод олдоггүй. Зав гаргаад очвол захилгаан шатны ажиллахгүй бол яшигтэй буурлах нь ижигээн буруутах нь хитгэн мөч хүлээхээсээ залхуурна. Өнөөдөр муу ижи дээр очдөг юм уу да? За өнөөдөр заавал очих албатай ч биш. Маргааш болно. Ийм өдөр мөн ч олон тохиолддог байсан. Ингэж л би өндөр байшингийн дэргэдүүр ирээдүрүүгээ явдаг, зогсоол алгасдаг, буйхаа тэрэг шиг өнгөрдөг байсан. Тэгэхэд миний мөн хөөх хийж гараа гаргаж хийсэн цай хоолоо дахин халааж хүний хөлийн чимээ чагнаж хизээ намайгаа ороод ирэх болтоо гэж хаалга руу байн ойртсон гэж бодохоор зүрхэн шимшилдэг юм. Ганцхан амьсгаагаар гуйн гарсан намрын тэр түнэр харанхуй шүнийг би мартдаггүй. Яаж ч мартах билээ дээ. Шөнийн зүдэнд нэрч намайг сэрээсэн тэр хүн гурван үгийг ямар төгшүүртэй хэлсэн гэж санав. Тэгэхэд би 11 давхрын шатаар харавсан сум шиг гарсан юм. Харамсалтай нь би үрт хожимдсан байлаа. Үрт гэд боддоо 11 давхрын шатаар гарах тэнгэр минь даанч амархан байсан шүү. Ижи чинь холын моддын оронд байна. Ирж уулз гэж хэлүүллээ гэвэл би өнөөдөр одоо ч гэсэн холын моддын оронд зориход бэлэн. Гэвч миний буурлахын ижим тэнд байхгүй шүү дээ. Хижинхийн ачилбарлыг цагт нь ухаараагүй. Үрийн тоо надаар тусах болтугай. Би ижигээ яах гэж тэгж гомдоож байв. Би ижигээ яах гэж тэгж ганцаар тулдаг байв. Би ижигээ цагт нь очих миний автаа. Хүний ижил маргааш гэж байдаггүй юм билээ. Харин биднэрт маргааш нөгөөдрийн маргаашч байдаг юм. Ижинхэн ачилбарлыг цагт нь ухаараагүй үрийн тоо надаар дуусах болтугай. Буян заяага наддаа л үлдээсэн миний буурлахын ижим тэнэгхэн хөөн намайгаа өршөөч хайрал. Ээжээ охин чинь танаасаа хойш хайраар дутаж явна. Гэхдээ та санаа зовлтгүй.